Дорнод аймгийн 3 цагаал сумын цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааны танилцуулга. Дорнод аймгийн 3 цагаал суманд 1965 онд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нэгж цэцэрлэг байгуулагдсан. 2025-аас 2026 оны хичээлийн жилд нийт 18 багш ажилтнтай үйл ажиллагаа явуулж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд нийт хамран сургууль тойргийн хүүхэд 118, түүнээс цэцэрлэгт хамрагдаж байгаа 83 хүүхэд байна. Үүнээс бэлтгэл бүлэгт 24, дунд бүлэгт 22, бага бүлэгт 23, хувилбарт бүлэгт 13 хүүхэдтэй. Малчин өрхийн 35, төрийн албан хаагчийн 30, бусад өрхийн 19 хүүхэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшин суралцж байна. Хүүхдийн дэлгэрэнгүй судалгаагаар бүтэн өнчин хүүхэд байхгүй, хагас өнчин 1 хүүхэд, ялгаатай хэрэгцээтэй 1 хүүхэд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 2025 онд манай байгууллага 4 дугаар түвшинд үнэлэгдэж, бүлгийн багш нар 1-ээс 3 дугаар түвшинд тус үнэлэгдсэн амжилттайгаар ажиллаж байна. Цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлэг. Цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлэг нь эрхлэгч, арга зүйч, бага, дунд, бэлтгэл бүлгийн багш нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй. Цэцэрлэг дээр хэл ярианы мэрэгжлийн багш нарын бүлгийг ажиллуулж байна. Багшийн туслах нарын дэд бүлэг ажиллаж байгаа 7 хоног бүрийн 2 дахь өдөр 13-аас 15 цагт мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа явагддаг. Мэргэжлийн багш нарын бүлгийн зорилго хүүхдийн танин мэдэхүйн, нийгэмшихүйн, бие биедрийн хөгжлийг дэмжих сургалт үйл ажиллагааг чанар, үр дүнтэйгээр зохион байгуулах, хамтран суралцах арга барилыг сургалтанд нэвтрүүлэх, багшийн ажлын байран дахь хөгжлийг дэмжих, хамтран ажиллах, тулгамдсан асуудлыг мэргэжлийн багш нарын бүлгээрээ шийдвэрлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байна. Асуудлаа тодорхойлж түүнийгээ шийдвэрлэн ажиллаж байна. Жишээ нь 2025 оны 9 дугаар сарын 8-ны өдөр мэргэжлийн багш нарын бүлгээрээ хуралдаж, тулгамдж байгаа асуудал болон цэцэрлэг дээр ажиллах мэргэжлийн хөгжлийн бүлэг тодорхойлж ирэмбэлзээ. Сургуулийн өмнөх боловсролын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ мэргэжлийн багш нарын бүлгээрээ жилийн болон 7, 14 хоногийн сургалтын төлөвлөгөөг боловсруулж 3-аас 4 удаа цусан сайжруулалт хийж ажилласан. Өдөр тутмын төлөвлөгөөг мөн шинжилсэн хөтөлбөрийн дагуу төлөвлөж байна. Ажлын байран дээрээ хамтдаа суралцъя. Багшийнхаа үйл ажиллагаанд оролцож, туршлага судлах үйл ажиллагааг зохион явуулж байна. Бүлгийн эцэгхийн зөвлөлтөд хамтран тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой хүмүүжлийн ажлын төлөвлөгөөг боловсруулсан. (2025-аас 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө) Багш хөгжлийн чиглэлээр 7 ажил, сургалт хөтөлбөрийн хүрээнд 6 ажил, хүүхдийн хөгжил хамгааллын хүрээнд 3 ажлыг тус төлөвлөсөн байна. Нийт төлөвлөсөн ажил 16, хийгдсэн ажил 6, 42.1%-ийн биелэлттэй байна. Хийж хэрэгжүүлсэн ажил түүний үр дүнгээс дурдвал шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөлт боловсруулах уулзалт хэлэлцүүлгийг мэргэжлийн багш нарын бүлгийн хуваарьтай өдрөөр 11 удаа зохион явуулсан. Шинжилсэн хөтөлбөрийн дагуу өдрийн дэглэмийг шинжилсэн. Нийт багш ажилчид албан хаагчдад шинжилсэн хөтөлбөрийн танилцуулга үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулсан. Цэцэрлэгийн нийт 81 эцэг эхэд шинжилсэн хөтөлбөрийн танилцуулга, мөн бэлтгэл бүлгийн 31 эцэг эхэд сургалт хэлэлцүүлгийг зохион явуулсан байна.
Хувилбарт бүлгийн 5 хүүхдэд 10-аас 11 сард гэр айлчлал хийж, 9 эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигч нарт сургалт, үйл ажиллагааны хуваар болон шинжилсэн хөтөлбөрийг танилцуулсан. Эцэг эх асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нээлттэй өдрөлөг үйл ажиллагааг зохион явуулсан. Үүнд 16 хүн оролцсон. Хамтдаа суралцсан үйл ажиллагаанд бүлгийн багш нар 5 удаа, багшийн туслах 4 удаа оролцсон байна. Нэг тоглоом, нэг инээмсэглэл, тоглоом хандуулах хаяныг сумын төрийн албан хаагчид, аж ахуйн нэгж иргэдийн дунд өрнүүлсэн. Миний хүүхдийн дотоод ертөнц эссе бичлэгийн уралдааныг мөн зохион явуулсан байна. Шинжилсэн хөтөлбөрийн дагуу боловсруулж буй бичиг баримт. Хувийн хавтас бүрдүүлэлтээс дурдвал өдөр тутмын сургалт үйл ажиллагааны явцад хүүхдэд гарч байгаа ахиц өөрчлөлтийг илрүүлж хүүхэд бүрт тохирсон дэмжлэгийг үзүүлж ажиллаж байна. Мөн эцэг эх асран хамгаалагч нарын оролцоог нэмэгдүүлж хүүхдийн агсан бүтээлтэй танилцуулах, эцэг эхтэй хамтарч бүтээл хийх зэрэг баяжилт хийж ажиллаж байна. Шинэ хөтөлбөрийн тусгагдсан арга зүй хэрэгжүүлснээр сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмжийг 47 ширхэг шинэ хэрэглэгдэхүүнээр нэмэгдүүлж ажилласан байна. Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг баргын нэг өдөр үйл ажиллагааг барга үндэснээрээ бахархах, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион явуулсан юм а. Нэг тоглоом, нэг инээмсэглэл аяныг хүүхдийг тоглоомоос суралцах үйлийг дэмжих зорилготойгоор зохион явуулсан юм а. Шин санаа туршлагыг дурдвал мэргэжлийн багш нарын бүлгээрээ сард нэг шинэлэг үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх, хүртээмжтэй хэрэглэгдэхүүнтэй бүлгийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, мэргэжлийн багш нарын бүлгийн уулзалт бүрт багш өөрт тулгамдж байгаа асуудлаа тодорхойлох, шинжилсэн сургалтын хөтөлбөр уншиж судлаад бусад багш нартай танилцуулах. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнээс дурдвал бүлгийн багш нар бүлэг тус бүрийн гарын амлахыг уншиж судлах, үйл ажиллагаанд ашиглах. Аймгийн мэргэжлийн хөгжлийн бүлэг болон бүсийн цэцэрлэгүүдийн сайн туршлагаас суралцаж нэгждээрээ хэрэгжүүлж ажиллах. Гэр бүлийн орчинд хүүхдийн суралцсан үйлийг дэмжих үйл ажиллагаануудыг зохион явуулахаар төлөвлөд байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.